Гандуу голдуу цусдыг Дорноговь аймагт цөлжилт анхаарлын гадуур орхиж боломгүй бэрхшээл цөлжилтийнхөө хэмжээгээр улсад 3 тооцогдож байгаа энэ аймаг цөлжилтийн эсрэг нутгийн модлог урамлуудыг тармилжуулж эхэлжээ. Цөлжилтийг хязгаарлахын тулд мод зурваслан тарих ажил өмнө нь хийгдэж байсан ч үр дүнгүй болсоор ирсэн нь хотын ногоон байгууламжийн моднууд тарьснаас болжээ. Хангаа мод өнгөн хөрснөөс чийг авдаг тулд говьд тохиромжгүй гэдгийг тэд инхүү харуулсан байна. Харин үүний оронд газрынхаа гүн рүү 4 метрээс илүү үндэслэж чийг авдаг нутгийн уугуул мод ургамлаа үржүүлэн тарихаар сонгосон байна. Аймгийн засаг дарга болон байгаль орчин аялал жуулчлалын газар за мөн Япон улсын Нигата мужийн Монголын ойжуултыг дэмжих техникийн хамтын ажиллагааны хоорондын байгуулсан санам жижигэр байгуулсан. Тэд ил далд талбай услахаа болон хөлөмжөнд болон үрсэлгээгээр үрээр мөчрөөр гээд нийт одоогийн байдлаар бол 3000 гаруй одоо мөчр үр үндсээр тариалт хийчээд байж байгаа. Цаашдал яг энэ говийнхаа ургамлаар л нөхөн сэргээлт ойжуулалтын ажлыг хийнэ л гэсэн төлөвлөгөөтэй. Мод үржүүлгийн энэ талбайд говийн бүсийн хоорт аюулд ороод байгаа. Цаг модыг үрээр нь өрсөлдүүлж байна. Өрсөлгээгээр амжилттай ургавал сумдуудтай тарьж ошруулах бүрэн боломжтой гэнэ. Энд бол яг загны өрсөлгөө байгаа. Энэ оны 5 сарын 20-нд тарьсан байгаа. Тариад тарьсан өдрөөс хойш хамгийн ихний гарсан соёлт бол 3 хоногийн дараа гарсан. Дундад соёлтныг 5 хоног, 7 хоногийн дараа бол ер нь дийлэх соёлт гараад дууссан. Ажиглалтай л явж байна да яг одоогийн байдлаар бол. Заг бол говийн баш нэг ховордож байгаа ургамал шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бас ингээд хүний аргачлаар ингэж юм ургаж байгаа туршилтыг танах анхудаа хийж гин өмнө нь ер нь хэр ингэж туршигддаг гэсэн юм. Манай яг төрийн байгууллагын хувьд бол туршилтын хувьд бол анхудаа хийж байгаа л да. Бусад одоо жишээлбэл сайн шан цумын зүүн баян багийн иргэн Эрдэнэ чимэггүй бол түрүү жил тэрний өмнө жил өдр бол 2-3 мянгаар нэдэр цагийн хүрслэгээ хийжсэн. За мөн бас нэг компани байгаа л да. Орон нутгийн нэг компани байгаа. Түрүү жил бас 2-3 мянгаар хүрслэгээ хийгээд одоо нөгөө уул уурхайн Кожогов компанид бас нэг 2-3 мянган ийм бортогтой цаг нийлүүлж одоо тэдний нөхөн сэргээлтэнд эдэр тарьсан гэсэн мэдээлэл бол тайлан майланд бол гарсан байж байгаа. Төрийн байгууллагын хувьд бол анхудаа л тарьж байгаа л та. Тэгэхээр ер нь энийг хичнээн хэмжээний гадалбад тарья гэж бодож байна. Одоо гол экологийн сөрөг үзэгдлийн эсрэг энийг их яаж ашиглах вэ? За ер нь бол яг энэ тармилжуулсан бол энэ жилийн хувьд бид сая одоогийн байдлаар бол нэг 1800-ыг яг бол тарьчаад байна л да. Өнөөдрийн байдлаар одоо ахаад бас нэмээд бас 3000-ыг ямар ч ихний ээлжинд тарина. Тэгээд энэ тарьсаныг ихний ээлжинд бидэд одоо энэ их модны палантац үүсгэж байгаа талбайдаа тариална. За мөн цаашд болохоор бидэд байгалийн одоо заган хог одоо талбай хэмжээг нэмэгдүүлэх гэсэн бодлоготой байгаа л да. Тэгээ энэ жилийн хувьд бол бид талбай сонголт хийгээд дараагийн жилээс эхлээд бол байгалийн талбайн загварыг л нэмэгдүүлэх гэсэн бодолтой байж байгаа. Тийм. Одоо энэ талбайд хайлаас тоороо, шар хуйс, харган заг гэсэн 5 төрлийн модны үрсэлгээнүүдийг тарьж уруулан арчилж байна. Эдгээрээс гадна чатарганы бут тарьсан нь 3 дахь жилдээ үр жимсээ өгчээ. Цөлжилтийн эсрэг нутгийнхаа онцлогт тохирсон ургамал тарих нь үр дүнтэй арга болохыг Дорноговь аймаг инхүү амжилттай хэрэгжүүлж байна.